Уншин мегмит зэвид эртлэн жагараасаг их үед бол богдон хавааламын оройд байгаа жагараасаг бурхнаас хэмжээшгүй одоо цагаан гэрэл цацраад бурхан бүгдийн одоо лагшингийн эрдмийг бол цагаан гэрлийн одоо байдалтайгаар хацраад богдламын одоо оройд шингээлээ гэж. Имид чимби вамбуу жамби ингэхдээ зэрэг богдон хавааламын одоо хоолойд байгаа улаан өнгийн одоо манчраас хэмжээшгүй их гэрэл цацраад бурхан бүгдийн одоо зарилгийн одоо эрдмийг бол улаан өнгийн одоо гэрлэр бол хурааж авчраад богдламын одоо хоолой шингээлээ гэж. Дудум болоо жамдад сан үйдэг тамайдаг гэж одоо унших үед бол богдсон хоолойн одоо зүрхэнд байгаа хөхөнгийн очирваан юм уу айдатд очир дээр бурхнаас нь хөхөнгийн гэрэл хэмжээшгүй цацраад бурхан бүгдийн одоо тааллын эрдмийг хөхөнгийн гэрлэр одоо хураан авчраад богдсон хоолойн зүрхэнд шингээлээ. Цастын орны мэрэгдийн орон чимэг зонхоова буюу ганжин хайвч үзэн зонхоова эд одоо унших үед бол богдсон хоолойн орой хоол одоо хоолой зүрх одоо гурваас нь гурван өнгийн гэрэл хэмжээшгүй цацраад 10 зүгийн одоо бурхан бүгдийн лагшин зардаг тааллын одоо эрдэм бүгдийг гоосон татварын одоо тема гэж байна. Тэр бурхан бүгдийн одоо лагшин зардаг таалл гурав нэгэн мөн чанартай байдаг. Тэр одоо эрдэм бүгдийг бол хэмжээшгүй ихээр улаан цагаан одоо хөх өнгийн одоо гурван гэрлийн байдлаар бол хэмжээшгүй ацраад гэр нь одоо татаж ацраад богдламынхаа одоо гурван оронд одоо ингэ шингээж байна. Тэгээд усан дагвын шавлаа солвонд буюу цогт усан дагвын үлмид залбирал тавьмгүй хэмээн одоо сайтар залбирх үед бол богдламын гурван одоо орноос нь гурван өнгийн гэрэл одоо ингэж одоо цацраад гэрлийн одоо мөн чанартай аршаан одоо цацран гарч ирээд бидний ороогоор ороод бидний одоо биеийн сэтгэл гурвыг бол ажиллаж байна гэж ингэж одоо сайтар бодоод тэгээд мэгзмийн одоо уншина. Мэгзмийн тоолно. Тэгээд маргааш бол богдламын одоо дүүсэн одоо сулын 25 учраас та бүгд бол ийхүү одоо бодоод ингээд сайн одоо мэгзмийг аль чадах чинээгээр одоо тоолоорой. Тэгээд гол нь одоо мегмит зэвид эртлэн жагараасаг гэх үед бол нэгүсэнгүй сэтгэл одоо хурдан түргэн төрөөсэй, бод сэтгэл хурдан төрөөсэй гэж ингэж одоо бодоорой. Дэмит чимби Цаана та бүхэнд өнөөдөр электрон цэгийн миний оруулж ирдэг 12 дахь үеийн i7 үйлсийн системтэй Android 13-аар танилцсан ухаалаг самбар дэлгэцийг танилцуулж байна. Энэхүү ухаалаг дэлгэц самбарын хувьд та хоёр зориулалтад ашиглах боломжтой. Нэгдүгээр офисын зориулалтаар Амбо жамбин гэдэг гэх үед бол хоосон чанар тэргүүтээ бурхны одоо гүн гүнзгий тэр одоо айл төрийн одоо утга санаануудыг бол ямар ч дэндүүрлэгээр хурдан түргэн одоо ойлгож мэдэх болтугай гэж сайн залбираарай. Дүүдүүм болоо жамдад сан үйдэг гэх үед бол бурхны тарны одоо зам мөрийг бол хурдан түргэн одоо ойлгож мэдэж авах болтугай гэж ингэж одоо сайн бодоорой. Тэгээд ганжин хайвч үгдэн зонхоова лусан дагвын шавлаа солвонд гэх үед бол богдламын одоо шашин одоо сайхан дэлгэрээсээ богдламын одоо сургаал номлолыг сайн одоо үзэх юмсан бодмөрийн зэрэг тэргүүтээ богдламын одоо айлдсан тэр одоо бүх сургаал миний одоо сэтгэлд бол дистракшн сайхан одоо төрөх болтугай гэж ингэж одоо сайн залбираад ингээд мэгзмийг бол дор хаяж одоо 21 удаа ингээд унших ёстой. Тэгээд хэрвээ одоо энэ дээр бол өөрөө одоо урт насны гэж одоо бодох юм бол мегмит зэвид эртлэн жагараасаг дэмит чимби вамбуу жамби юм дудум болоо жамдад сан үйдэг. Тэгээд энэний ард бол насны барццаадыг арилгахыг гэх юм бол дүүмийн чива жамдад цэвэг мэд гэж одоо оруулж уншиж болно. Одоо өвчин зовлонгоос гэтлийг гэх юм бол дөгсөм нацал санжаа манжила гэж оруулж болно. Ажил үйлсээр дэлгэрүүлэх гэх юм бол дүүсэм санжаа гүнжи перилема гэж оруулаад тэгээд ганжин хайвч үгзэн зонхоо лусан дагвын шавлаа солвонд гэж ингэж одоо залбирэн одоо уншиж болно. Энэ бол дээдс багш нарын бас нийт усын одоо айлбарт байдаг юм аа. Ингээд сайн одоо залбирсан эцэст бол дахиад балдан завь ламарын бүчээ дайгийн нянгар бадмайн дэшүүла гайдан чимбүү гоножэсэндээ жанчим нэмбүүн бардуу ламбар шүг гэж ингэж одоо унших. Энэ бол далай багшийн одоо айлбар юм. Юу гэсэн үг вэ гэхдээ зэрэг бол цог төгөлдөр язгуурын багш хэрдэн миний зүрхэнд ямхан суудал задран оршиж гэж бод ороогоосоо ингээд төв судлын дээд үзүүрээр ороод ингээд төв судлаар одоо дамжаад тэгээд зүрхний судлын одоо хүрдний одоо
судлын хүрд бол 8 дэлбэтэй байгаа. Тэр 8 дэлбэнийх нь яг одоо хүүсэн дээр нь зүрхний судлын одоо төв тэр төв дотор бол миний одоо маш одоо юу гэдгийг мишгийн тэглээ тийм ээ эвдэршгүй одоо тус маш нарийн одоо хий сэтгэл нэгэн мөн чанартайгаар оршин байна. Тэрэн дээр очиж богд зонхоо болон одоо очиж одоо шингэснээр миний одоо маш нарийн одоо хий сэтгэл болон богд зонхоо ламын агшин таалал хоёр ингээд ялгашгүй нэг мөн чанартай боллоо гэж ингэж одоо сайтар бодоод Алтан завь ламарын бүүчээ дагийн нянгар бадмаа дэшгүла айдан чимбо гонож ясантай жанчгүй юм бом бардуу дамбар шиг гэж цог төгөлдөр язгуурын багш их эрдэн миний зүрх нь ямхан суудал залран оршиж зарлагын ач ихийн үүднээс даган бариад одын шимийг хүртэл бат орших болтугай гэж хизээ намайг бурхан болохыг хүртэл салшгүй миний сэтгэлд бол богд лам баттай одоо орших болтугай гэж ингэж одоо сайтар залбирал тавина. Тэгээд араас нь бас мэгдмийн одоо уншсан ч болно. Тэгээд зориулга ерөөлт нь бол цэрэг гүндүү жалмаа зонхоови тэгчиг шинэн ойсуу задбит жалмын агуу ламсан дэнэтлээ гачиг замяан дагуур маажвчиг энэ бол юу гэсэн үг вэ? Тэр төрөл бүхэнд ялгуулсан богд зонхоо бэр төрлөختөн дээдийн садныг бодиттой зохиосны хүчээр бурхны сайшаасан сайн мөр тэр ямагтаас би агшин төдийч үл буцах болтугай гэж. Та төрөл бүхэнд энэ төрөлдөө одоо бид нар богд ламын шашинтай одоо уулзсан. Яг одоо энэ шиг дараагийн төрөл бүхэндээ ингээд богд зонхоо ам одоо бидний одоо буйны садан багш болоод ингээд богд ламын одоо шашинтай богд зонхоо ламын одоо сургаалтай ингээд төрөл тутамдаа одоо уучраад төрөл болгонд богд зонхоо лам миний төрлөختөн дээдийн одоо садан буюу буйны садан одоо бодиттой одоо буйны садан багш болж түүний хүчээр би бурхны сайшаасан сайн мөр буюу тэр бурхны одоо сайшаасан бодийн сэтгэл магадгарахын сэтгэл бодийн сэтгэл хоосон чанарын үзэл тэгээд одоо үүсгэж төгсгөлийн одоо хоёр зэрэг гэсэн энэ одоо тэр сайн зам мөрөөс болов тэр ямагтаас биевэр агшин төдийч ухрахгүйгээр тэдгээр зам мөрийг улам одоо бясалгаад ингээд амтны тусын тулд би түргэн одоо бурхан болох болтугай гэж ингэж одоо залбирал тавина. Тэгээд араас нь бол Жава гүндүү яндаг ламаадан парламент чойж валаа лонжичин саадан ламжи яндан аравзагна доржээ чингийн гомфон нүртүүш гэж. Тэр нь одоо юу гэсэн үг вэ? Тэр төрөл бүхэндээ үнэнхүү багшлага төөрч хавцал үгүй намын цогийг эдлэх хийгээд газар мөрийн эрдмийг машид гүйцээгээд ошир дөрийн хотхыг түргэн олох болтугай гэж. Төрөл бүхэндээ бол яндаггүй лам гэж үнэнхүү багш үнэхэрийн одоо бидэг чанар төгс тэр багштай бол хавцал үгүйгээр хамт төрөөд тэгээд тэр багшаасаа бол номын одоо цог буюу номын шимийг одоо хүртээд тэгээд түүнийг одоо бясалгаад гэгэрэл төрдөг тэр газар мөрийн одоо зам буюу газар Silver Press Brand-ийн Bormax S цагуурыг 2024 оны шинэ цагаан хагуур ирлээ. Шинэ цагуур нь дээрээс юм унаж илэрхээс хамгаалсан хамгаалтын толгой Wi-Fi-тай холбоо гаргацаараа үсэн газараасаа үйлдвэрлэж болно. Орчны темпийн одоо эртмүүдийг бүгдээр ингээд одоо бүрэн гүйцээгээд ингээд амтны тусын тулд маш их түргэн очир дөрийн хотхыг бол олох болтугай гэсэн ийм одоо ерөөлийг тавина. Тэгээд араас нь бол энэ эдгээр зүйлүүдийг бол уншиж болно. Их хөлөгний мөрийн гол мод бодийн сэтгэл үнэмлэхүй үздийн анс болсон хоёр зэрэгт эндүүрл үгүй магадлалыг олоод хичээлийг үүсгэснээр таны зорилгот бүтээлийн шимийг үйлдэх болтугай гэж. Энэ ерөөлийг тавих юм бол сайн юм. Их хөлөгний мөрийн одоо гол мод нь бол бод сэтгэл юм. Тэгээд дээрээс нь үнэмлэхүй үзэл юм. Үнэмлэхүй үзлийн одоо транслуудыг одоо мэдэх юм. Тэгээд дээрээс нь хоёр зэрэг юм. Ерөөсөө одоо богд зонхоо ламын шашны гурвалсан гол одоо зүйл яг хослон барилдуулах гол зүйл. Тэрний үхтэлрэг бод сэтгэл, хоосон чанарын үзэл тэгээд хоёр зэрэг. Энэ гурвыг хослон барилдуулна. Тэгэхээр зэрэг эдгээрт эндүүрлэг магадлалыг олоод тэгээд яг богд лам шиг энэ гурвыг одоо хослуулад хичээлийг одоо үүсгээд
Тэгээд таны зарлагт богдонхоо ламын зарлагт бол зарлагчлан бүтээхийн одоо шимийг үлдэх болтугай гэж ингэж одоо ерөөл тавиад тэгээд дараа нь бол үлцийн хутгийг оршихын тулд аймаг сав 3 хийгээд дандрын аймаг 4-ийг овцсын дээдэд болгоосон номлол бүтээлийн дээдээр зүг цаг бүхэнд бурхны шашныг дэвдэрүүлсэн босон дагийн цагаар үлцийн хутаг орших болтугай гэж 3 аймаг савын ном Венаим одоо аймаг, Тодрын аймаг, Авдрымын одоо аймаг, дээрээс нь 4 дандрын одоо аймаг, явдлын дандар, йогийн дандар, ханьшгүй йогийн дандар гэсэн 4 дандрын аймаг. Эдгээр бүгд бол нэгэн бодгаалыг төгсгööг ирэхэд бол бүгд одоо хэрэгтэй тийм одоо өвдс юм, өвдсийн дээд юм. Тэгэхээр энэ бүх сургаалыг чинь өвдсийн дээд юм а гэж ингэж одоо ойлгоод тэгээд тэдгээр сургаалыг бол бусдад номлох, өөрөө бүтээх ийм одоо номлол бүтээлийн дээдээр энэ одоо бурхны шашныг бол зүг бүхэнд, цаг бүхэнд сайхан дэлгэрүүлье. Ингэж сайхан хамгийн сайхан дэлгэрүүлсэн хүн нь бол богдонхоо лам юм. Тийм учраас богдонхоо ламын одоо цог залийн одоо хүчээр бол бидний энэ одоо орчинд үлцийн хутаг орших болтугай, дэлгэрэх болтугай гэсэн ийм одоо үг юм аа.